Сайн байцгаана уу та бүхэнд энэхүү подкастыг сонсох өглөө орой өдрийн мэндийг хүргэе. Сайн мэцхан уу. За ингээд ойр сонин сайхан юу вэ? За яг сонь сайхан юу байх вэ? Хоёлаа ч одоо нэг контент хийх гэж үзээ сар гарan болчиход. Сар талаа болчлаа. Харин тэглээ шүү дээ. Хийлээ. Тэгээд Хийнэ гэж одоо яваа. хүртэл дугаар нь ороогүй байгаа гэдэг. Тэгээд одоо л нэг юм оруулъя даа гэдэг тий. Ер нь бол анх ингээд төсөлж хахад ингээд шууд яриад явчих юм шиг санагдчихсэн боловч одоо ингээд яг ингээд камера бичээд ч юм уу ингээд хоолойгоо бичил суухлаар бие барьна гэдэг ч юм уу. Эсвэл нөө ярих гэж байгаа агуулга мартах ч юм уу. Эсвэл ингээд хүмүүс намайг юу хөл доо гэдэг ч юм уу. Бодол амар их орж ирд юм байлээ. Тэгээ тэрнээсээ болоод яг агуулга бүтэн гаргаж чадахгүй. Их фейлсэн байгаа хоёлаа. Харин тий. Эхлээ хоёлаа чинь дүрстэй үзье гэж хэлсэн үг нь тий. Дүрс мүсгээл орчин гэрэл мэрэлгээл бөө юм болчихсон. Яг цагаат лсэн бас барсангүй тэгээд ер нь бол угаасаа жоохон хэцүү юм байна. Тэгээ хүмүүсийн нөгөө яриад идэг бас үний юм байна. Тэгээд ямар ч л байсан нөгөө нилээ идүү удаа хоёлаа ч бас ярилцаад үзсэн болохоор одоо л нэг жоохон ингээд ам хил зүгшрээд одоо л дөнгөж ингээд та хэдтэй ингээд контент гаргах боломжтой болж байна. Тэгээд ерөнхийдөө анхны дугаараа өнөөдөр ингээд хийгээ суучнаа. Харин ер нь бол анх ингээд баахан гэрэл мэрлээ бол газар мазар тавчлал гэрэл авч үзэл царай мариага янзлал ингээд гарна гэсэн чи яг харангуут сайгүй сонирн болт юм байлээ шүү. Тийм тэгээд хамгийн ер нь бол контент хийх гэж өнөж дээр айгүйх болон төлөвлөгөө гаргацсан байсан. Тэгсэн. Угаасаа нөгөө нэг бодсон юмнууд нэлээд байсан. За ийм контент хийвэл гоё юм байна. Ийм юм ярил гоё юм байна гэд ингээд хэдэн жил уг нь бол бодцоо айгүйх санаа байгаад байгаа байхгүй. Тэгээд тэрийг яг ингээд яриад контент болгоё гэхээр нөгөөдх нь шаардлага анхахгүй ч гэдэг юм уу тий. Тэгэд яг ярьчмаар сэдв биш гэдэг ч юм уу. Яг ингээд цагаат талаар бас хамаг нь ингээд ширгээд тэгээ одоо ингээд шүүгдээд нөгөө тунаад гэдэг шиг. Тий зөвхөн би л сонсохоор юм байдаг ч юм уу. Эсвэл миний тайпны хүмүүс сонсох байсан гэдэг тал дээр бас айгу. Тэгээ тэрийг яаж зөв илэрхийлэх үү? Тэр хүн чинь миний хажууд биш байгаа учраас намайг харахгүй. Миний яриаг л сонсож байгаа учраас тэр хүнд зөв ойлголтыг түгээхин тулд бидрээс айгүйх мэдлэг чадвар шаардсан. Харин тийм байна. Одоо нөгөө нэг юу байдаг шүү дээ. Бүр баг энэ элбэгт орж юм байдлуудээ нэг тийм юу байдаг хөхгүй, түүх байдаг хөхгүй. Тэрийг нэг ярьчмаар санагчлаа. Тэр болохоор юун дээр нөхөр бол ингээд бүр хідэн хуудас үлээ 2 3 хуудас юм бичдэг гэдэг байгаа хөхгүй. Илтгэл тавихтаа. Тэгээд ингээд 2 3 хуудас юм биччихээд тэрийг уншиж жагаад нөгөөдхнийхөө гол утга санаа юмнуудыг ингэж хураангуулад нөгөөдх нь нугалдаг гэж. Тэгээд ингээд 2 хуудас байсан бол 1 хуудас болгоно. 1 хуудас байсан бол дахиад нөгөөдхөө ингээд шүүсээр гаад утга санааг бадсаар гаад тал хуудас болгоод тэгээд дахиад нугалсаар гаад ингээд жижигхэн хитгэн өгүүлбэр 5 10 өгүүлбэрч гэдэг юм. Тэр утга санаагаа ингэж гаргах гэж үзсэн юм бэл. Тэр нь нөгөө нэг тийм мундаг илтгэх ур чадвар нөгөө цөөх үгээр хүмүүст ингээд өөрийгөө илэрхийлж чаддаг тэр чадвар байт юм байна л. Тэр хоёуланд нь ер нь бас тийм чадвар, тийм процесс ер нь явагдаж байгаа юм байна л та. Ер нь тийм чадвар дутагдж байгаа. Тийм байна. Ер нь бол эхний ээлжинд бид хоёр хоорондоо ярилцаад нэгдүгээр ойлголцдог байх хэрэгтэй болж таарсан. Ер нь бол хамгийн гол чухал зүйл нь юу юм да? Ичгэл юм да тий. Тэг санагдаж байна гэдэг байхгүй. Ерөөсөө ингэж хоёул гурвалхнаа ярихдаа хүмүүс чинь амар яриад гэсэн ингээл амар тэгсэн гэсэн ингээл. Тэгэл яг ингээл олон хүн үзэндээ гэж бодохоор тийм ээ яа гэдэг юм айцтай болоод идэв байлээ. Тийм ээ. Тэгээд угаасаа л нэг юу шиг шал ондоол байна л да. Яг энгийн харилцаа гэдэг юм те. Энгийн яриа, энгийн нүр тулсан амьдралаас бол жоохон ондоол байт юм. За яг хөө тэгээд нэг тиймэрхүү юмнууд байна. Тэгээд бид хоёр чинь ч угаасаа нэг танилцаад бас нэг удаагүй л байна л да. Одоо хэдэн сар болж байна те. Тэгээд угаасаа нэг шал өөр насны, өөр орчны, өөр мэрэгжлийн салбарын те, өөр сургуулийн гэдэг ингээд ерөөсөө баг бид хоёрт ижилсэл айгу баг. Гэхдээ ижилтсэн нэг ганцхан салбар байгаа тий. Тэр нь болохоор нөгөө түүх. Түүх дээрээ л ер нь холбогдож, уйдаж, сонирхол нэгдэж байгаа. Та ер нь түүхийг яагаад сонирхох болсон юм бэ? Одоо хүмүүс ихэвчлэн түүх сонирхдаггүй шүү дээ. Та яагаад сонирхох болсон? Мэдгүй хүмүүсийг бол би айгүй их түүх сонирхдаг байх гэж боддог шүү дээ. Зүгээр л нөгөө нэг манай одооны зааж байгаа систем гэдэг юм уу? Манай одооны юу бол түүхийг нэг юм гоёор ярьдгүү тий. Уг нь дээр үедээ бол ингээд тэр чинь нөгөө орой болгон аав нь байд юм уу, өвөө нь байд юм уу, хүүхдүүдээс болгоцсон, ач зээнэрээс болгоцсон ингээд гоё гомог байд юм уу тий. Үлгэр байд юм уу, туйлс байд юм уу ингээд айгүй гоё юм яриад байгаа байхгүй. Тэрийг бол хүүхдүүд ингээд амар дуртай сонсдоо шүү дээ. Одоо ч гэсэн хүүхдүүдэд гэдэг юм уу хүмүүс одоо тийм сонсох дуртай л байх баг. Зүгээр одооны нөгөө нэг түүх гэдэг нэг юм хайрцаглалцсан шинжлэх ухааны гэдэг нэг баахан нэг тоо баримт, баахан нэр ус, баахан тийм он ямар ч хэрэгтэй юм тий. Тэр нь тийм юмнаас болоод зүгээр хүмүүс нөгөө түүхийг
тийм өөдгөртэй гэдэг бодол орчод байгаа юм л да. Яг үүндээ бол айгүй хүмүүс сонирхтгоо л гэж боддог. Сонирхдаг өнцгөр нь ярьж игэл ер нь их наадах чинь сонирхолгүй байх гэж хэлсэн сонсож байгаа шүү. Ер нь бол хэлбэршүүлсэн байдлаар л хүмүүс түүх байдал хүмүүсийн хэлээр л ярихгүй байх гэж тийм. Хэлбэрчүүлсэн түүх байхгүй нэг талдаа дээр нэмээд хэлбэршүүлаагүй гүнзгийрүүлсэн түүх ч гэсэн сонирхдаг хүмүүс нэлээд байх байгаа. Одоо жишээл нөгөө цэрэг армийн түүх гэх юм уу. Нэг хэсэг чинь сая нөгөө Mongolian Historical Meme гэдэг пэйж бол нэлээд сайн авсан шүү дээ. Тэгээд бид нар бол уг нь яг залуучууд нь өөрсдөө ингээд нөгөө түүхээ аюун мундаг судалсан байгаа байхгүй. Нэрж хэлүүлдэггүй өөрсдөө маш сайн судалсан. Тэр судалгаан дээрээсээ үндэслээд мемэнүүд ийдсэн. Тэгээд тэрийг ингээд хоорондоо шеэрлээ, лайклаад, коммент сэтгэлээ өрнүүлээд ингээд явахад бол гоё л комьюнити үүсчихлээ. Тэр мөр л аягүй таалагдсан. Ер нь бол залуучууд түүхээ хамаагүй өмнөх үетэй ажиллах судалж байгаа байхаа гэж би бас бодож байна. За тэгээд сонирхож байгаа хүмүүстээ нөгөө мэдээлэл аягүй тутмаг. Юу ч юм ялангуяа монгол хэл дээр контентууд, монголын түүхүүд. Одоо жишээ нь би одоо ингээд сайн нөгөө нэг бас контент хийж чадахгүй байгаа удаад байгаа нэг шалтгаан ч тэр судалгааны асуудал байгаа. Буцаад яг за нэг тийм түүх болсон гэдээ би мэдээд байгаа ч гэсэн тэрийг тоо баримттай, үндэслэлтэй, ийм аргументтэй те бусад их сурвалжуудтай харьцуулсан хөндлөнгийн нөгөө ажиглагч талуудад нь ямар байр суурьтайсэн те тэрэн тухай үед юу болж исэн ягаад энэ ч нэр цаанаа нөгөөдүүлэн тэгвэл юу хийж илаач гэдэг юм те ингээд уялдаа холбоогоор нь судлаад үзэнгүүт яг өндөө бүр ингээд мэдээлэл амар бага юм байна. Одоо энэ ил хаант улс ч гэдэг юм те ойрхон дорнодын 800 сүүлийн 800 жилийн түүх гэхтэл ерөөсөө илэрхий юу юм бэ? Балархаа юм байна. Ерөөсөө байхгүй. Тэгэхээр тэр талын бас судалгаа, шинжилгээ, юунууд, мэдээллүүд, юунуудыг цуглуулад ингээд бас нэлээд оруулж юмар л санагдчихлаа. Энэ тал дээр болохоор юу гэдэг нь хэр манай салбар өөрөө айгу баг хүмүүстэй гэх юм уу. Нэг эрд судлаачид ирж байгаа ачаал нь өөрөө их учраас тэгжиж бас магадгүй бид чинь тэгээд бас хүмүүлийн салбартаа жоохон мөнгө хайдаг штэ. Тэгэхээр яг судалгаа бол бага байж магадгүй гэж бодож байна. Гэтэ байхгүй гэдэг бол өөрөө дутуу хайсан байна л гэсэн үг. Ер нь бол яг эзэнт гүрний үеийн тухай Монгол Улсын их сургуулиас бол 5 бат ном гарсан байгаа. Их Монгол улс, Зүчийн улс, Цагаатаа улс, Илхаант улс гэд. Тэрэн дээр бол ер нь хамгийн сайн судалгаа шинэ үе. Одоо бидний 10 жил зааж исэн түүх бол шал өөрөөр хэрэгцсэн, шал өөр зүйлүүд байгаа. Тэрийг гол нь нөгөө хүмүүс таньж мэдэх гэж бас жоохон хугацаа шаардчих шиг байна. Тэгнь. Дээр нэмээд тэр номыг ч уншиж байгаа маш цөөхөн байхгүй. Байгаа гэдгийг ч мэдж байгаа мар байхгүй. Тэгэхэд би болохоор нөгөө яг мастер адилхан байгаад байна шүү дээ. Интернетээ сайж үзнэ, фэйсбүүкээ сайж үзнэ, Википедиагаа сайж үзнэ те. Өөр юм байхгүй байхгүй. Бид нар тийг сурулж. Тэр болгон тэр нөгөө үнтэй номыг ингээд түүхийн номыг аваад те. Ингээд уншаад 5 бот ном ингээд судлаад байх юм бол угаасаа айгуу цөөхөн. Тэгээд их сурвалжийн үед бол угаасаа ховрох наргагүй л байгаа юм л да. Тэг ялангуяа нөгөө цагаатай ч юм уу Зүчийн улс, Илхаант улсын үе яагаад хурж ийнэ гэхээр бид нар нөгөө Перс араб хэлтэй түүхчд маань айгуу цөөхөн байгаад байгаа. Монголын түүхчдэд маань нэг түүхч төрж байгаа ачаал өөрөх. Ягаад гэвэл бид нар чи өөрсдөө түүхээ бичүүлдэггүй. Гадны хэлийг заавал сурах нь хятад, Перс, араб гэд тэрний эртний хэлийг сураа, тэр сурвалжийн уншина гэдэг бол хүнээс маш их хэмжээний хөдөлмөр шаардна. Тэгээ нэг хүний насанд бол хамаагүй хатгаарл зүйл байгаа. Гэтэ судлаагүй судлаа гараад ирчээд байгаа. Тэрийг гол нь таниулж дэлгэрүүлэх гэдэг чинь өөрөө маш чухал үйл байна. За тэр нэг тиймэрхүү байна. Тэгээд яг хоёлаач гэхдээ яг 100% зөвхөн түүх ярина ч гэдэг юм шиг л тий. Зүгээр яг түүхэн дээрээс бид нөгөө одоо цаг үед энэ тулгамдаад байгаа асуудлуудыг бас шийдлүүд, ирээдүйд болох боломжууд тий бид нар хаашаа чиглэх гэдэг нөгөө явах замаа мэдий гэвэл өнгөрсөн түүхээ судал гэдэг байна. Тэгэхээр тэр талаас л ерөнхийдөө бол хараад түүх гэж яриад байгаа болохоос биш. Ер нь бол угаасаа шинжлэх ухааны талын, технологийн талын яг нийгэмдэр тулгамдаад байгаа өдөр тутмын асуудал амьдралын талаар ч гэсэн ер нь ярих гэж бодож байгаа. Тийм байна. Ер нь бол өөрийнхөө туршлагыг өөрийнхөө мэдлэгийг бас хуваалцах нь бидний үнэт зүйл болчиход байна шүү дээ, тийм үү? Харин одоо энэ чинь ерөөсөө community бол айгүй сул байгаад байгаа харагдаад байгаа байхгүй. Монгол улсад ер нь тийм орон зай байдгүй. Одоо христийн соёл гэхэд чинь ерөөсөө 7 хоног болгон бүтсэн өдрөө цуглаалт тэр чинь дуулаад ярилцаал тий сургаал мургаалаа ярилцаал тэгэл номдогч нь 30 минут ч гэдэг юм ярингууд тэрнээс нь үндэслээд хилцүүлэх нь явж байгаа юм. Гэх мэтлэн ингээд тийм соёлтой байна. За энэ турк мөркүүд бол жишээ нь
гадаанаа гарч суудаг соёлтой. Аа. Хөршүүд нь амар тийм амин ихтэй гэх юм уу? Аа. Орой болоод 5 цаг 6 цаг удаад ажиллаад тараад ирлээ. Гадаанаа ширээг саналаа гаргаж тавилаа, цай кофего гаргаж ирлээ. Тэгээд ингээ хилцдэг хоорондоо. За тэгээд ер нь баг улс орон болгон соёл болгонд ингээ тодорхой хэмжээнд байна тий. Япон солонгосууд бол нөгөө ажлын дараа архитектч гэдэг юм уу тий. Каракетч гэдэг юм уу ийм өөрийн гэсэн соёлууд байна. Монголд бол тэгтэл ерөөсөө нөгөө ажил гэр өөр ямар ч тийм маршрут байхгүй. Тэгээд хоорондоо нэг тийм ярилцдаг, ойлголцдог, ингээд нэгнтэйгээ мэдээлэл хуваалцдаг тийм орон зай байхгүй л харагдаад байгаа юм л да. Тэгэхээр ер нь тэр талыг бас жоохон нөхөх гэж гэдэг юм уу тий. Оролдоод нөгөө талаараа болвол энэ бидний сурсан, таньсан, мэдсэн энэ зүйлсээ бас аль болох олон хүнд ингээд түгээн дэлгэрүүлэх тусмаа сайн байгаад. Тэгээд ерөөдөө энэ дугааруудыг, контентуудыг хийя л гэж яриад байгаа шүү дээ. За тэгээд иймэрхүү мэдээллүүдийг ерөнхийдөө ингээд ирж байна. Хоёулаа ч нэгээд ер нь энэ анх контент гэдэг юм уу, түүх гэдэг юм уу, яг энэ салбарыг, энэ зүйлийг сонирхох болсон түүх чи ер нь юу вэ? Тэрийг чи ерөөсөө сонсож байгаагүй одоо өнөөдөр анх удаа ингээд сонсож чинь ер нь. За ер нь бол түүхийг яагаад сонгох болсон бэ гэхээр бүр бага насрал явна л та. Би бол багасаа айгүйх тийм худлаа үний юм их зөхөөж ирдэг хөхтэйсэн. Ерөөсө Хөдөлж явах юм шүү дээ. Хөдөлч нь гэх нь цааш юм бэ. Одоо ямар нэг үйл явдлыг холбоод нэг хөөрхөн жижиг түүх болгочдөг байсан. Тэр чадвар айгуу сайн байсан. Тэрэнд хүмүүс амар үнэмшдэг байсан л та. Би бас хаяа боддیں۔ Би одоо тэр үед жигнэсээ амьдэрж исэн чинь болоо. Амьдрээд тэгж мэж боддог байсан л та. Гэтэ яг багасаа тийм сонирхол бол байсан. Би хин бэ одоо түүхээ маш сайн судлах. Бас хүүхдүүдтэй харьцуулах. Тийм тэгээд зөвхөн нөгөө нэг түүх гэдэг талаас нь ирсэн үл дээ. Одоо нэг би бол одоо жишээ нь энэ түүхийг бас багасаа судалж ирсэн үгүй судалж л байсан. Тэр үед нөгөө Википедиа л байсан баг. Яг үндэ тэр үед YouTube гэж баг байсангүй. Угаасаа нөгөө дата матач амар ховор байлаа манай цаг үед. Тэгээд за YouTube-ээс гадна гэх юм бол юу байхгүй. Facebook чинь тэр үед сүүлд орж ирсэн. Тэгээд орж ирэхдээ нөгөө сошиал платформ хоорондоо чаталдаг юм тоглоом тоглодог, Tetris батл хийдэг. Тийм л байсан болохоос биш. Одоо нэг шиг юм контент хийх байгаагүй. Тэгээд ялангуяа энэ түүх мөнх гэдэг юм юмнууд бол харьцангуй бага байсан. Зүгээр хамгийн сүүлд бол нэг 2020 оны багцаанд коронавигийн үеэр шүү дээ. Коронавигийн дараа юм уу? Ямар ч байсан нэг өвлөл байсан. Тэгээд тэр өвөл ингээд сууж исэн чинь нэг подкаст сонсоо суужсан байхгүй зүгээр би хажуунаа нэг дэлгэцэн дээрээ зүгээр л юугаа тавьсан. YouTube оруулаа хайцсан. Тэгээд дуу муу янз бүрийн юм ингээд ороод явж байгаа. Нөгөө талд нь би зүгээр хичээл хийгээ сууж байгаа байхгүй. Энэ дэр програм үнээр сурдаг гэсэн яг тэр хоёр. Тэгээд сууж исэн чинь нэг нөхөр ингээд юм ярьж шүү. Ингээд анхаараа сонссон чинь. Тэгээд өөрөө нэг юм шиг байгаа юм. Монгод юм уу мэдэхгүй заяа. Ямар ч байсан тийм бөөмөөл юм шиг байгаа. Бөө подкаст хийгдэн гэсэн үг үү? Тийм. Тийм л санаа. Тэгээд тийм л юм шиг байгаа. Би тухайн үед мэдэхгүйсэн байхгүй. Тэгээд нөхөр ингээд яриад нэг тийм сонин угаасаа хоолой моолонж гэсэн жоох сонин ярьж байгаа юм ч гэсэн нэг тийм итгээд юм ярьж байгаа. Тэгээ би за энэ бөөч одоо ингээд подкаст хийх юм бах та тий. Үгүй гэхдээ нөгөө бөөнөр чинь нэг юм сонио яриад байдаг гэсэн. Тэр нэг нөгөө хэлмэр чинь илүү төвшинч илүү орчуулж өгöd байдаг шүү дээ. За тэрэн дээр тийм байсан юм уу? Үгүй яг тэр зүү тавуул байсан л та. Тэр бол шууд ерөөсөө тэр одоо эргээд бодоход гэдэг шиг сүулт нь л мэдсэн л те тэр бол аянга тэгээд нэг удган хоёр удган л ер нь бол яриад байгаа. Нэг нь болохоор буулгацсан нөгөөт нь буугаагүй хоёр нөхөр. Тэгээд яг санаа нь гэх юм бол эхлээд би бол тэгж бодож байгаа шүү дээ чи нөгөө тухайн үед тийм нэг хитгэхгүй үнэн ч юм уу худлаа ч юм уу тий яадаг чи ингээд тэгээд зүгээр яг нөгөө нэг тандаж сонсож байгаа хгүй нэг бодлоо. За тэгээд нэг жоохон сонсоод үзэхэд бол яг нөгөө миний хүсчихсэн сэдв байсан бохоо. Тэр ингээд харь дотсон үрс минь үү гэдэг. Гадаад байгаа монголчууд ч нь болохоор бид нар ч явах те ихэнх хүмүүс бол одоо бол гайг болчлоо л доо байнгын ярьсаар гад. Тэр үед 2020 оны үед чинь юу гэж боддог гэсэн хэр хүмүүс гадаад явчвал сайхан гэж боддог гэсэн баг. Одооныхоос бодох юм бол мэдээлэл муутай. Гадаад явбал сайхан, Солонгост байгаа, Японд байгаа, одоо Америкт байгаа хүмүүс бол ингээд жаргаж байгаа тий. Тэдний араас л яаж хийж байгаад явчвал нэг юм жаргалтай амьдарчих юм шиг. Бид нар л сайхан амьдарч байгаа мөнгөдөд хөрөхтэй баян сатгалаа учраас баг ингээд бид нар туслах хэрэгтэй юм шиг тий. Нэг зүрх явуулах хэрэгтэй юм шиг. Тийм ер нь хандлага айгүйх байсан. Тэгээ би тэрэнд бол бас нэг тийм юутай ханддаггүй юм байсан байхгүй. Таатай ханддаггүй. Яг тэгвэл тэнцээ хүмүүс ингээд боолын хөдөлмөр эрхэлж байгаа шүү дээ тий.
Очоод хамгийн хүнийх нь тоож хийхгүй хүнд хэцүү ажлыг нь олон цагаар хийгээд илгэн садган хайртай хүмүүс нутаг ус одоо юу гэдэг ийм нас хол ингээд ажиллаад амьдраад тэгээ явж байгаа өвдөх хэрэггүй байдаг гэдэг байхгүй. Тэгэхээр тийм амьдарч байгаа хүмүүсийгээ бид нар ингээд яга хайрладаг юм болоо гэж бодчихсон. Яг тийм тухай яриад өөлжсэн баг тэр нь онгод. Онгод нь өөлжсэн. Тэгээд тэгжиж л нэг бодлын ингээд миний юунд төрж байгаа байхгүй тий. Өрдөж чинь гэж. Адилхан чинь. Тийм миний сэтгэл төрж байгаа. Нэгсэндээ надтай энэ нөхөр ингээд хотлаач байсан тий. Жүжиглжсэн байсан ч хамаагүй. Энэ өөрөө ингээд нийгэмдээ хэрэгтэй зөв юм ярьж байна гэдэг өнцгөөс эхлээ харсан баг. Тэгээд ерөөсөө тэр дугаарыг нь сонсч үзээл тэгээд ерөөсөө дараагийнх тэгэл зүгээр барж ивчиж байгаа байхгүй. Бүгдийн ерөөсөө эхнээс нь авахлаа сонсч дуусгаад. Тэгэхээр чи нэг 60 70 дугаар харсан байлоо да. 50 60 ч байсан юм уу. Бас гараад нэг амар удааг байсан юм. Тэгэл нэлээд подкастуудыг нь сонсоод дахиад нэг удаа хоёр удаа бараг сонсоод тэгээ байж байгаа л тэр судар мудрууд гэж байд юм байна. Тэднийг нь бас сонирхож уншия гээд тэгээ бас нэг 4 5 судрыг аваад. Тэгээд тэр судрыг унших болон подкаст сонсох бол бас амар ондоо шсэн. Яг үндэ. Яг юу нь ондоо шсэн? Подкаст бол зүгээр масс зориулсан мод байхгүй тий. Зүгээр ингээд хүмүүст за нэг ийм юм байж болох юм шүү гэдэг үнцэг харуулах юм байгаадсан мөн байхгүй. Яг судрыг уншихад бол бүр ингээд тэс ондоо мэдрэмж авсан. Тэр бол миний судалж исэн сонирхож исэн түүх бол зүгээр ингээд хажууд нь инээдэн байгаа байхгүй тий. Зүгээр дайн тулааны чинь киногоор төсөлдөг байгаа байхгүй тий. Нэг баах нэг амар баатар гэж нэг нөхөр гарч ирэл тэр нь тэргүй игнэндээ очиж байлдаал алаал алцаал өөрөө алуулчих гал баг ингээд нэг тийм л юм байгаа шүү дээ. Тэгээд нэг тийм баатарлаг түүх нэг 5 10 хүн хоорондоо байлж байгаа юм шиг. Тийм Холливуудын гэдэг юм уу тийм кино урлагаар бидний тархийг угаачч нэг бодлоо. Яг боддоор тэр судрыг уншаад яг тухайн үед хүн штэ нэрээ тий. Хүн амьдарч ирсэн штэ. Чингис хаан ч өөрөө бас хүүхэд байсан штэ. Өөрийн гэсэн юм асуудалтай юм байна штэ. Тэр дайнд орж байгаа хүмүүс ч үхлээ мэдээд орж байгаа юм байна штэ тий. Үхлийн айцтай нүүр тулаад орж байгаа юм байна. Энэ ямар амар юм бэ тийм ээ тий. Дайн гэдэг чинь бидний тэр төсөөлөд байгаа тэр дайн тулаан тэр амьдрал бидний одооний энэ өнөөдрийн бэлэн хоол, бэлэн байр, бэлэн ажлын байр энэ бэлэн биш юм байна штэ. Шаал өөр юм байна гэдэг ингээд түүхийг харах, ертөнцийг харах үнцгийг маань ингээд өөрчилж байгаа юм. Тэгэл тэрнээс хойш ерөнхийдөө бол заа нэг иймэрхүү юм ерөнхийдөө байд юм байна да. Угсаа худлаа бол биш юм байна. Энэ худлаа байх ямар ч боломж алга. Ягаад ч тэр аянгад болон тэр хин утаа гэд хоёр нөхөр ийм амар юмыг зохиоч чадахгүй юм байна тий. Боддоор бол кино зохиол байсан ч энэ бол бүр хитрхи байна. Хүний угаасаа оюуханы чадамжаас давж байгаа юм байна гэд. Тэгжл ерөнхийдөө бол анх заа ер нь бөө гэдэг чинь нэлээд үний юм байна тий. Энэ өвгөд гэдэг чинь юм байд юм байна. Амьдрал гэдэг чинь ерөнхийдөө ондоо юм байна. Одооний нийгэм юу чинь ер нь л жоохон буруу гэдэг юм уу? Жоохон хэцүү юм байна да гэдэг. Тиймэрхүү үндсүүдийг ерөнхийдөө анх авч ирсэн. Тэгээд иймэрхүү юм харин ярих юм болов чи анх удаа ер нь яг миний энэ шиг яаж ингэж энэ тал руу орж ирсэн болоо гэдэг. Тэрийг чинь сонирхох тахгүй. Үзэгчдэд бас сонирхолтой байх байх л та энэ яг ямар нөхдөд юм ярих гэдэг тий. Юугаач ярих гэдэг. Тэгээ юугаараач ондоо юм тий. Яг үндэ энэ контент хийж байгаа зөндөө олон суугаад л шүү дээ. Тэгээ манай сууг яг юугаараа ялгаад. Яагаад хүмүүс соёлыг сонсох хэрэгтэй. Тэр талаар ерөнхийдөө өөрийнхөө саналуудыг хуваалцах өгөх үү? Тийм ер нь бол таны өнцөг бол жоохон тийштэй. Таны өнцөг бол ерөнхийдөө өвгөддөө итгэсэн ч юм уу одоо тэнгэрдээ итгэсэн тэр бүхнээс одоо яг тэр хүнээс нь яг дэрэгдэн байсан ч юм уу одоо хүнийхээ төхийг яриулаад байгаа шүү дээ. Одоо Чингис хаан өөрөө бууж ирээд би тэгсээ би хүн байсан шүү дээ. Би одоо тийм асуудалтай байсан гэдэг ч юм уу. Тэр талаар нь тайлбарлаж байгаа. Та бол тэр тал дээр итгэж байгаа. Тэрийг өвдөл баримтал болгож байгаа. Энэ бол яг үнэн гэдэг. Миний хувьд гэх юм бол юмд шууд итгэнэ гэдэг нь өөрөө одоо шууд итгэнэ гэдэг маань өөрөө жоохон учир дутагдaltaй байна. Итгэхийн тулд хүн бага зэрэг эргэлзэх хэрэгтэй болов. Одоо тэрийг юу суулгадаг вэ гэхээр шинжлэх ухаан бидэрт суулгаж өгдөг. Юмд шууд итгэхээсээ уншаад судлаад яг тийм байна уугүй юу гэдгийг баталж нотлоод гэх юм уу тийм. Тэр тал дээр аливаа зүйлийг итгэж өөрийнхөө үзэл баримтал болго гэдэг хандлагатай байдаг учраас одоо таны хэлээд байгаа түүх одоо таны хэлээд байгаа зүйлсүүд маань одоо шинжлэх ухаан дээр яг байгаа мó тэргээр яг батлагдаж байгаа мó яг Чингис хааныг яг тэгсэн гэдг нь түүхэн баримтаар яаж нотлогдож байгаа юм бэ гэдэг буюу тухайн үйл явдал болсон бол
түүнийг суралт бичгүүдэд бичээд үлдээсэн байгаа. Одоо шил содрын чуулганд гэдэг ч юм уу, Монголын нус тавчаа гэдэг ч юм уу. Энэ бүхэн маань өөрөө бичигдээд үлдсэн байгаа. Тэрнтэй харьцуулаад хоёулаа ярилцвал илүү сонирхолтой, илүү үр өгөөжтэй байх. Тийм учраас та өөрийнхөө сонирхдаг тал буюу тэр биелэг талаа, онгодын талаа, би өөрийн үзэл баримтлал буюу өөрийн сонирхдаг шинжлэх ухааны талаа хоршуулж ярьж одоо бид хоёрыг сонсогч буюу одоо ингээд сонсогчдынхаа сонор мэлмид одоо баг ч гэсэн хэрэг болох юм болов энэ нэг талаасаа бас байх хэрэгтэй байж бас магадгүй нөгөө талаа би бас шууд давхар үгүйсгэж чадахгүй юм. Тэгэлгүй яг. Түүх талаас мэдээж хэрэг энэ чинь угсаа нөгөө түүхийн шинжлэх ухаан гэдэг бүхэлдээ юм байна тий салбар байна. Олон хүмүүсийн судалгаа байна. Тэгээ ялгаа байхгүй нөгөө өвгдийн маань гэдэг шиг чинь бас л хэдэн зуун жилийн өв сан шүү дээ тийм мэдээж хэрэг бичээд судлаад өөртөөлөд авчирсан зүйл учраас тэрийг ч гэсэн үгүйсэхгүй хоёлаа хоёр талаас нь үгүйсэж игдэх нь бариад явъя. Тэгэхэд би хувьдаа бол түүхийг монгол хүний дархлааны хэс гэж боддог. Одоо ДНХ-ийн хувьд ярих юм бол ер нь бол цэвэр цусны ген гэж бол байхгүй шүү дээ. Бүгд холимог байдаг. Хүнийг хэн хятад хүн, хэн монгол хүн болгоод байгаа вэ гэвэл тухайн тэр түүх, соёл, тэр culture, үдэл санаа гэсэн зүйл байгаа. Тийм учраас түүх бол өөрөө монголчуудыг монголоор нь авч үлдэх ганц арга зам бөгөөд дархлааны хэс. Тийм учраас түүхийг хүмүүс мэдэж, судалж таних хэрэгтэй. Энд нь та бид хоёр өөр өөрсдийнхөө өнцгөр одоо өөр өөрсдийнхөө мэдээлэл дээр толгоодлож ярилцаж бусдаа өөр өнцгийг бас түгээцгээе. Тэгэлгүй яг. Одоо жишээлбэл наадхан дээр чи ингээл дахиад бас зүр үүсэж байгаа хөөх тий. Тэгвэл Монгол хүний цус гэж байгаа. Монгол хүний ген гэж байгаа. Дээр нь нэмээд яг хөө мэдээж хэрэг дархлааны соёлын ондоочлол юу бол тэр Монгол цустай, Монгол гентэй хүнийг л монголоор нь авч үлдэх. Нэг хөдлийн дархлаа гэж үзэж байна л. Бусдаар бол юу биш гэсэн. Дангаас одоо нэгсэндээ Африк нөхрийг авчирчаад Монгол соёл суулгачаад чи бол монгол хүн юм а гэдэг бол худлаа л гэж хэлэх. Харин энэ мэтчлэн бит хоёрт ярилцах, хэлэлцэх, мэтгэлцэх сэдвүүд бол маш олон байна. Тэгээд бит хоёр бас анх удаа хийж байгаа учраас учир дутагдaltaй байж бас магадгүй. Тийм учраас та бүхэн бидний одоо хичээж, зорж, хүсэж хийсэн энэхүү одоо яриануудыг таалан сойрхоорой. За баярлалаа. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаарууд тогтмол ороод явна. Баяртай. Баяртай.